Бишрийг ихэлсэн камер ажиллаж микрофон ажиллаж ах шиг байна. За тэгэхээр хоёлаа ингээ заяа. За сайн бацхан уу? Сайн бацхан уу? Тэгэхээр бид хоёр Мөрөн хотоос ханх сум руу хийх аяллаа үргэлжлүүлсээр одоо 2 чончуу тэглээ те 2 хонлоо. Тэгээд одоо тусгал гээд нуурын хэрэг дээр сууж байна. За тэгээд одоо ханх сум руу аялах аяллаа зам ямар байв гэж нэг ярий. Тэгээд ханх сумын талаар бас нэг ярий. Дээрэс нь загасчлалын талаар нэг ярий. Болж байна. Энэ 3 сэдвээр ярий. За нэгдүгээр ханх сум руу явах аяллаа зам хэр байв? Зүүн эргээр явах 180 км зам ер нь хэр байсан талаар хишээ хэлнэ. Ер нь бол зам бол нэлээд хэцүү байсан. Хүмүүсийн хэлсэн бол үнэн байсан. Яалтчгүй, даваагүй ихтэй, элстэй, шавартай нэлээд хэцүү байсан. Тэгээд гэхдээ харьцан нөгөө нэг бороо ороогүй болохоор харьцангуй гайгүй үеийн бас бид хоёр таарах шиг боллоо. Тэгээ одоо юутай ч ингээд үргэлжлүүлээд явж байна. Одоо ханхаас бид хоёр хатгал руу явж байгаа. Одоо нэг хатгал хүртэл хийдүүлсэн байж. 100 нэг 110 орчим л үлдсэн байгаа ах. Тэгээд дэжгүй явж байна юутай ч. Тий. Маш олон даваатай юм байна. Даваал дахиж нэг даваа гараал, даваал дахиж нэг даваа гараал. Тэгээд нэг нуурынхаа иргэдээгүүр явдаг нэлийн эстэй хэсэг байсан. Тэрэн дээр 2 хүн машинтай суучихсан байсан. Тэрийг гаргаж өгсөн, өөрсдөө ч барыг суух шахсан. За нэг тийм бартаатай зам байсан. Бороо ихтэй байх юм бол шавартай хэцүү юм байна. Том чулуутай. Ер нь өндөр машин байхгүй бол хэцүү юм байна. Гэтэ яг нэг бүрүүс бол зөрсөн. Тийм бүрүүс явж ирсэн. Нэг бүрүүс зөрсөн шүү. Бүрүүсээ яаж яваад байгааг нь бас бид хоёр гайхаад зөрсөн. Тэр бол айхтар. Тэгэл ер нь за маялаад ах юм байна. Зүгээр явъя гэдэг шийдэлт бол үнэхээр хурдан хүрсэн. Яг замын барыг талд баг шүү те. Тийм. За. Ханх явах зам. Ийм байна. Одоогоор бол дагуу байна. Дэжгүй байна. Тэр чихтэй уул, хөөс, хангаа дэлхийн гоё ногоо. Замын хажуу талаараа ерөөсөө л ингээл ногоо мод. Одоо хишгийг харж байгаа уулын цаана хэсгэл талаа байгаа. За тэгээ ер нь бол замд фургон бол явдаг гэдээсэн. Тэгээ фургон бол явж байна. Бид хоёр нэг фургоны бараг хараад явж байна. Жохон бороо шиг хийстэй наа бас. Гэтэ замд явж байгаа сэрүүх өдөрч бас сайхан л доо тий. Халж ирснээс. Тишийг бол угаасаа нэлээ сайхан байгальтай мод. Тэгээ би сайхан буугаа. Энэ одоо нөгөө бид хоёр яг ингээд бороогүй үеэр явж байгаа болохоор зам нь яг таарж байгаа юм шиг санагдаж байна. Хэрвээ бороо орчвол энэ зам бол бас бол зам байна шүү, зам байна. Бороо тайд явбал яа. Тий. Энд ингээд нэг юм газар уухгүй. Даваагаар зэрсэн чинь нэг Twilight кино үзсэн хүн байна уу? Тэрэн дээр нэг Бела хин хоёр үлээ. Эдвард хоёр нэг хэсвэртэй янз бүрийн юм хийгээд байждээ шүү дээ. Тэрвэрлдээ сууцсан. Тэр шиг байгаа шүү дээ. Нэг цоорхой. Гэтэ хуучин жоох бороо хур их орохоор энэ дуслагдт юм шиг байна. За нэг тиймэрхүү сонирхолтой. За одоо бид хоёр энэ эргээр өсөөд явах юм шиг байна. Яг өсгөл талаахаа. Яг дээгүүр гэхгүй. Нэлээд гоё харагдах байх. Одоо өсгөл талаа өөрөө ер нь бол нэлээд сайхан харагдаж байна. За зам бол хэцтэй юм байна ёо. Той шийдээ. Өстө гайхалтай нэр. Хоёлоо ийм юу бол би өртөл байг үзээд байна. Oh nice. Энэ яг юу гэх юм бэ? Жип гэдэг харагдаж байна. За сайн байцгаана үзэгчдээ. Бид хоёр ханх сум руу хийх аялал маань одоо бараг талдаа орж байгаа бох тий. Орсон. Тэгээ яг үндэ ханх сум руу яагаад аялж байгаа вэ гэхээр ойлгомжтой мэдээж загачлах гэж явж байгаа. Тэгээд анх болохоор би 180 км 200 арай хүрэхгүй километр болохоор нь
3-4 цаг яваад очих юм байна гэсэн ойлголттой байсан боловч яг үүндээ зам хэцүү муухан машин хэрэгтэй бол бараг яваад ч димий гэдэг комментуудыг сэтгэлдлүүдийг маш их авсан учраас дараа нь ойлгосон юм. Ийм хурдан очихгүй юм байна штэ гээд. Тэгээ яг сая явж үзлээ. Одоо их талдаа ирсэн байна. Өсгөл талаа ард харагдаж байна. Нэг ийм онгоогоод далайхаа хажууд суух эрийг гарч ирд юм байна. Тэгээ ингээ харсан чинь нэрээ зам хэцүү юм байна. 20 км цаг хүрэхгүй хэмжээнд бол яваад л байх юм тий. Яваад л байна. Хизээ очих нь яг мэдэгдэл байгаа юм л та болоогүй гэдэг. Төрөнтэй. Бороо өгсөн байвал замны үр нэлээд хэцүү байхаа. Тэгээ одоо бид хоёр нөгөө бороо ороогүй яг тийм үе таарсан болохоор бас харцангуй амар дайжгүй байгаад байгаа байхгүй зам. Тэгэхгүй бол бас нэлээд чанга тий. Одоо тэгээд борцтой шил хийж идчихжээ. Одоо борцтой шил хийж идэх чинь бид хоёр. Хоолныхоо өмнө хэлээ. Ногоогой дээрээ өгөрцөө. Тэгээ одоо энд нэг шилтэй. Манай нэвтрүүлгийн ивент тэгж өгөрцөг. Тэгээ энд одоо бид хоёр нэг хоол хийж идчихээ. Тэгээл одоо хөдлөндөө юутай ч уган замдаа хонё гэсэн боловч тэгээд одоо яваад орё доо тий. Тийм замдаа хонжснаас юм гэсэн шууд Хонол бас энд л хонох юм шиг. хонол энд л хонох юм байна. Тэгээд шууд яваад очиж угаасаа нар орой бууж байгаа юм чинь нарны эртэд газ яваад очиж гэдэг санаа битэй шүү дээ байна. Одоо сайхан борцтой шил хийж идчихэд явнаа. Гоё наа. Жохо ядарч байна. Миний хүзүү бол хөшөж байна. Байг ингээд зам хараад байгаа болохоор. Тэг удахгүй та бүхэндээ идж байгаа борцтой шилээ харуулъя. Дээрээс нь хөвсгөл далаа яг одоогийн байдлаар ямархуу байдалтай давуулгаасан ямархуу чимээ хянартай байгааг харуулах болно. Иргэд уулзцгаая. Уба ТV-д төв ирэл. За сая хаалга бэлтжсэн 2 хүн. Одоо хаалга хийж байна. Борцтой шил. Гоё наа. Гадаа нэг тийм гоё сэрүүхэн байгаа учраас халуун шил уугаад гоё байна. Тэгээ одоо талаан чимээ сонсож байгаа үг мэдэхгүй байгаа ч сонсож байгаа хаа. Чамд хэлэхгүй байна уу? Би тэгтээ ханхад урд очмаар юм л да. Ер нь бол нөгөө зорилттой газар нь хаанх болохоор ямархуу газар ах юм бол гэхэд айгу хүлээлттэй. Тэгээ явах зам нь угаасаа хэцүү байгаа болохоор одоо энэ хэцүү замыг туулж айгу гоё юм хүлээж байгаа хаа гэдэг амар хүлээлттэй байна. Чаана хүлээгээд авах газар биш ээ чаана. Би алуулсан. Чи намайг 12 цаг машин суулгаж яваа гэжтэй. Үрээ би амар 24 цаг суулгав. Тэм үү. Чаач. Хаац одоо бид хаалаа ичээд тэгээд далайн төрлийг та бүхэнд харуулчаад тэгээд аялдаа босч орох болно. Түр зү баяр та. За юу. Ямар гоё би. Энэ нөгөө юуны wallpaper юм хөө. Ямар нэг нөгөө Microsoft-ийн wallpaper дандаа гоё зурнууд байдаг шүү. Яа. Бид хоёр ер нь бол ханх руу хөдөлснөөс хойш нар бараг хараагүйсэн. Амар бүрхэг. Бороотой өдөр байсан. Эцэст бид хоёр нар жаргахыг. Бороо орсон. Өвс нөгөө ингэ гял цалгий. Харахад орчихсон. Яа гоо.
яа эрхэм мөндөд үзэгчтэй. Одоо нэг ханх руу ороход 20-оос 30 км зам дутуу байгаах. Гэтэ замд ийм гайхалтай харах өнцөг, байгалийн зохицолборт нөхцөл байдал харагдаж байна. Яг тэр дээрээс одоо энэ даваанаас уруудаад ороод ирсэн. Ардаас. Тэгсэн чинь л нар өнөөдөр бит хоёр юусоо нар хараагүй. Дандаа бороотой байсан. Манантай дээрээс нь. Тэгсэн чинь тэнд харагдаж байгаа уулс энэ тэнгэр багант згсэн. Айгуу нэг тийм сүрлэг харагдаж байгаа. Одоо ингээ харахаар яалт шүү сүрлэг харагдаж байгаа биз. Тэгээд энд одоо ингээд нар жаргаж байна. Гайхалтай. Гоё юм байна. Яг хуу олон цаг машин бариад ер нь түүхтэй байна. Би бол ер нь одоо ядарч байна. Тэгээд машин яаж байгаа бол хийж байгаа бол гэж бодогдож байна. Сая хүнд суудсан байлаа. Эсэнд суух төглөө. Тэгээд сайхан байна. Одоо би харуулъя өөрсдөө. Ядарч байна. За үргэлжлүүлээд явъя да. Хэлээ харагдсан бай. Энэ миний хайр. Одоо миний хоббиг маш сайн дэмжиж байгаа хүн байна да. Ядарч байна. Одоо л ядарч байна. Одоо ядарч чинь шилж болохоор хэмжээнд очлоо. Одоо их тийшээ зам яриа гайгүй болж байгаа юм шүү. Одоо дахиж нэг ихтэй даваад авах л чинчтэй. За зөвдлээ. Яа энэ бүрт ямар гоё юм бэ тий. Тийм. За тэрний дараагаар зам тийм юм байна. За одоо ханх сумын талаар ярилцъя. Ханх гэдэг сум очихоос өмнө хишгээгийн сэтгэл ямар байсан талаар сонсцгоё. Очихоос өмнө. Тий, яг ингэ төсөөлөд байгаа шүү. Ер нь бол амар хүлээлттэй байсан. Яг нөгөө нуурын эрэг далайн эрэг дээр байдаг сум гэсэн болохоор айгуу тийм гоё байгальтай. За тэгээд яг сумаасаа далай малаагаа харна гэл. Тэгээ нөгөө нэг зам мам хэцүү болохоор нэг хүн амтнд ч нөгөө аялал жуулчлалч нэх очдоггүй гэсэн болохоор ер нь л айгуу гоё тийм байх гэдэг хүлээлттэй очсон. За тэгээд ингээд харанхуй бүрхий удаж явахд очисон чинь камп хайгаа бит хоёр очиваа. За майхан дунтай яхаа мэдэхгүй газар юм чинь. Кампд хончий гэсэн чинь юу боллоо? Тэгээд мобаны камераа ороод энэ насаж байгаа гараад ирэгээд орсон аахгүй юу. Тэгээд би машин түлээгээ суужсэн. Тэгсэн чи энээсээр л орж ирвэ. Юу болсон гэсэн чи өөдөөс нь тэр кампийнхан эзэн Монгол хүнд үйлдэлж үзээгүй штэ. Яана одоо би бол энэ орсуудыг хідэр хонуулчдیں۔ Нэг хүний 40,000-аар хонуулдیں۔ Тэгэд Монгол гээ бүр гайхаад байна. Тэгэхээр би ч бас гайхлаа. Орсон чинь 3 орсууд. Тэгээл одоо яг юу ч болоод байгаа. Яах гайж байгаа мэддэхгүй. Тэгээд Монгол хүн байхгүй болохоор орс хүн ажилуулдаг газар юм баг. Тэгэл урдаас нь амар харж харжсан. Рашия. Тэгээ нөгөөдөл нь бөөндөө гайхаа хараад. Тэгэхээр нь байж таа Рашия гэдэг чинь англиэр юм байна. За үгүй Русия гэсэн чинь толгойгч. Тэгэхээр Монгол хүн байна уу гэж асууж байгаа бол Монгол гэж хэлчихсэн нөгөө Япон хэлийнхэн дуудлагаар Монгол руу хэлсэн чинь наа хаалганы чинь цаана хүн байгаа гэж дохиж өгөөл. Тэгээ яасан. Тэгээ тэр газараа хонохгүй дахиад явсан чинь нэг бас нэг кампны хашаар орсон юм. Тэгээ зөндөө олон машин зогсон гадаа нь хүмүүс ингээд нөгөө дүүдэг гэдэр асаацсан суужсан бохгүй. Тэгээд харсан чинь бүх машин Орос дугаартай байсан. Төрөл бүрийн машин зогсож исэн. Тэгээ орсон ч байх ямар ч монгол хүн байхгүй. Дандаа орсууд. Тэгээд ганц л монгол хүн байх шиг байсан. Даанч тэр ах маань унтчихсэн. Тэгээд унтчихсэн хүний сэрээгээд яг хуу дахиад хэсэг яваад үзвэл гайх байх гэсэн чи арай ашгүй монгол хэлтэй монгол хүн байж таарад. Гэхдээ тэр 8 гэр байсан.
5 байшин байсан уу? Тэрний 4 байшин 8 гэрэн тэр чигтээ бүгд орсууд бид хоёр л монголчууд орсон 150 мянгаар хонсон байгаа. За тэгээд камп бол ерөнхий тиймэрхүү байдалтай байсан. Тэгээ сайхан хонсон, халуустай, дүүштэй. Дүүшинд ороогүй мэнэ. Дүүш юм байсан юм уу? Яг байгаа гэсэн ч гэсэн бид хоёр ч тэгтүү шимшин олоочгүй олъё ч гэж нэг бодоогүй л тээ. За тэгээд ер нь кампта хонсон. Хоосон шүү. Тэгээд яалаа. За тэгээд өглөө босоод бид хоёр нөгөө нэг юу байсан. Тэр камп нь нөгөө 150 мянгатаа нэг орсчуудын өглөөний цай. Билинчиктэй шүү гэсэн. Тэгээд тэрийгээ идээд тэгээд цаашаа нөгөө загсны зөвшөөрөл авахаар ерөнхий одоо тэгсэн чинь тэр одоо яг энийг ярьж байгаа хооронд бич зургийг оруулчих. 3 зүсэм талах 3 халбаг өрөм. Тэгээд 2 билинчиг шарвин гэдэг үл өдрий чинь. Тийм панкейк шиг юм нэмгэн панкейк. Тэгээд молко ингээд тусаацсан таг ингээд тусаа 2 сүвтэй цайс. Тэгээд жоохон сахартай. Тийм. За тэгээд тэгээ бит хоёрын нөгөө нэг хаанх сум танилцах болон хаанх сумыг танилцсангаа загасны зөвшөөрлийг нутгийн захиргаан дээрээс очиж авахаар явсан байдаг юм аа. Одоо явах замыг энэ бичлэг дээр одоо харуулж байгаа бах. За тэгээд их сонирхолтой далайн ирэг дээрээсээ дахиж ингэж уулаадаа өгсөөд засмал замаар өгсөөд тэгээд дээдлэлт нь захиргаа болон бусад дэлгүүрүүд байсан. Тэгээ яг одоо нуурынхаа ирэг дээр болохоор кампууд болон дэлгүүрүүд арай их байна гэж анзаарчихсан тийм ээ. Тийм тэгээд сургуулийн дотор байр цэцэрлэг энтер нь бол тэр доороо өсөхгүй доороо байсан. Дээшээ өсөөд тэгээд цагдаа, хилийн цэрэг, захиргаа бензин колонк гэл. За тэгээд захиргааныхаа 2 давхар руу ороод байгаль орчны байцаагчаасаа 1 давхраас авсан юм уу? 2 давхраас арал байшингийн 1 давхраас байгаль орчны байцаагч гэдэг хүнээс сайхан танилцаад хаанаас загас орж болох уу гэж асуугаад 3 зэвийг загасны зөвшөөрөл аваад тэгээд ирсэн байгаа. За тэгээд загасчлал юу болсон талаар болохоор мэдээж тусдаа бичлэг орно. Яг загасчлалын талаарх бичлэг орох болно. Тийм учраас тэрийг бол яг загас сонирхдаг үзэгч та бүхэн маань тусна үзээрэй гэж зөвлөх байна. За тэгээд одоо хамгийн чухал нь юу вэ гэхээр хөвсгөл далай болон хөвсгөл далайн ойролцоох нутаг дэвсгэр хэр одоо байгалийн гоо үзэмж, байгалийн сайхан нь ямар байсан бэ гэдэг талаар мэдээллийг хичээгээс авцгаая. За хаанх сумынхаа талаар дуусгач. Хаанх сум нөгөө нэг юу те яг нөгөө тэгж бодож очичоод очсон чинь юу исэн хүмүүс нь амар аялахтай байсан. Тэгээд би ч үгүй аялахтай газар юм л дээ. Тэгтэл юм шал өөр аялахтай бодвол тийг одоо бүрээд юм уу ямар ч ясанцтай хүмүүс юутайч нэг тийм өвөрмөц аялахтай байсан өөрсдийн гэсэн бүгд. Тэгээд тэр суманд нь ямар ч гэр байгаагүй гэх тийм гэр кампл байгаа болохоос шиг тэр хүмүүсийн амьдардаг газар нь бүгд юм модон байшин байсан. Тэгээд дэлгүүрүүд рүү н орохоор ингээд ийм хуучны модон лангуу мангуутай тэгснээ ингээд нөгөө гутал хувцс чихэр үзэн мус ундаа бүх юмаа ингээд нүүлээд өрцөн нэг юм кинон дэр гардаг шиг. Тий, өөрийгөө кинон дэр яг кинонд ч л яваад байгаа санагдаа тий. Гэл өглөө яваад байсан. Тэгээд үгүйсэн. Тэгээд нөгөө төлбөрөө бас нөгөө рублээр төлж болдог сонголттой. Тэгээд нөгөө кафе дотор бас одоо кафе дотор юм рубл тим юм рубл тэдэн рубл тим юм тэдэн рубл Монголд өөр биш дандаа рублээр бичсэн байсан шүү дээ. Ер нь бол кафе мэфэд. Тэгээ ерөнхий баг асууж ээж монголоор хийдэг гэдгийг хэлжсэн тийм ээ. Тэгээ эсвэл яг өөрөөсөө хөрвүүлээд бодоод тэд юм бэ те гэж асуух зарчмаар явсан. Бүх юм нь Орос хаягтайс бүх газар нь. Тийм Орос хаягтай байсан. Тэрийг одоо бас харуулъя. За манай амралт бит хоёрын буус амралт болохоор урдаа юм гэрүүттэй. Тэгээд гэрээсээ шууд гараад далаа харагдах юм байна. Тэгээ хажуу талдаа юм 2 шиг жижигхэн байшин байсан. Нэг нь болохоор 0 устай, угаалт уртай. Тэгээ хүмүүс нүүр гараа угаах хэрэгцээнд ашиглах. За энэ байшин бол ойлгосонгүй юу юм шүү. Миний бодлоор нэг орд дээр цагаан хэрэглээ дээр цэвэрлдэг газар. Тэгээд битүүрийн байшин болохоор тэнд харагдаж байгаа саяны байсан рестораны Наатли байшин. Дотроо 3 ортой. Тэгээд нэг хоногийн 150 мянга гэсэн. Тэгэхээр нэг орны ер нь бол 50 мянга гээд гуруулаа ихэд гээл ойлгочих болох юм байна. За нэг тиймэрхүү нэг иймэрхүү газар ирж сонсон байдаг юм а. Дотор бичлэг ерөөсөө юу юм те. За явах. Тэгвэл ингээ хөдөлчихье. Тэгээд тэр урдаа юм сагсны талбай, волейболын сэтг зэрэг зүйлс байсан. Бид хоёроос далаа дээр очиж нэг хэсэг алгасан байдаг юм а.
За ингээд энэ манай хонсон буудлын ресторан. Сайн өглөөний мэнд байна. Сайхан амарлаа. Тэг бүх юмар рублээр өчсөн бид юм тий. Гэр интернет байна. Ялтай. Гадаа аваад суусандаа ч болох юм биш тийм. За бид хоёр хагас мөндөрөө хойсон газараас гараад хөдлөж явж байна. Урд олон юм байна гэж байна. Тэ сумын дөрнө. Хай. Дөрнө. Байгалуушны байр зэгчээс. Шөөрөл авнаа. Энэ юм биш үү? Тийм биш. Ухаатаа төв. За одоо ингээл ерөөсөө юу болоод эхэлж байгаа. Барбарис. Орс болоод эхэлж байгаа байхгүй юу? Дэлгүүрийнх нь хаяг Бааз, кашмир, косметик. энэ Охата дурчин нөгөө өчтөр ойдынх нь орсон чинь Монгол хүнд үйлчлж үзээгүй штэ гэдэг газрын нэр штэ. Магазин продуктыг үсний дэлгүүр гэдэг үг юм уу тий? Магазин продуктыг. Энд орг орс хэлсээр буцах юм байна л да. Одоо хэлээ. Аяа нэг камер нуужраад хүмүүст юм биш үү? Орсны танаа хагас юм тэндээ төв талбай гэж байна уу гэж асуучихгүйсэн. Энэ бараг тэгээл зүг юм шүү дээ. Йой. Бид хоёр хитэн цаг явсны эцтэй би засмал зандыг өөр явлаа. Ямар гоё юм бэ. Гэтэ ер нь бол юм дүнзэн байшиндаа л энэ төр цаад юм бах та. Бүгд л юм байшинтай тий. Добра пожаловать. Добра пожаловать. Юу? Тэ ямар тэмдэг зурч юу? Барбарис гэж юу гэсэн үг юм бол дэлгүүр гэсэн үг юм болов уу? Барбарис чиглэл мэт. Уурчин газар. Стивиа дом. Зүгөөс битүү буудлаар л авсгалцсан. Гिचтэй хөлөө. Гани дэлгүүр авах юм шүү дээ. Зүг хараа. Одоо ингэж яваад л би яваад үзчихэлтэй нэг юм гэсэн яг. Ер нь Тийм ер нь. Тийшээ бүр амар гоё ирээд юм шүү дээ. гоё гэж юм нэр. Гоо сайхны дэлгүүрөө иж үсэн бүх юм орсон ихтэй. Толон. Замдрах уу. Тэгээ зүг. Хөдөлгөөн ордог хэрэг тусах юм байл. Төрөвч. Энэ минь хэрэггүй л хөт тий. Гохо. За тэгэхээр нутгийн удирдлагын ордон буюу захиргаан дээрээс ирж дотор нь байгаль орчны байцаагч байд юм байна. Тэр хүнээс нь ирж загасны ямар ч тач зөвшөөрлөө авлаа. Өсгөл аймгийн хагас өмнө загаслах зөвшөөрлийг авсан бөгөөд харин нэг бийж байгаа. Зөвшөөрлөө хөдөлсөд үзэгчтэй харуулнаа. Өмнө жил ерөөсөн ийм харуулаагүй амар нэг загнуулаагүй л тээ. Ахын зориултад амтаа агнах барих эрхийн бич. За тэгээ энэ дээр болохоор миний мэдээллүүд байна. Тэгээд хаяг маань бүгдээрээ байна. 3 ширхэг зэвгний ирэх авсан. Зэвгний л зөвшөөрөл өгж байгаа гэж байна. Өөр хадран алган малганы зөвшөөрөл өгөхгүй байгаа шинжтэй.
Байна шүү. За тэгээд нуурлага авч хайдаа. Цгээ. Траач. Ийж гоо. Ямар санагдаж байна? Нэг юм кинонд нэг юм дээр үеийн кинонд ирсэн юм шиг гэхгүй. Тийм үү? Нөгөө нэг дэлгүр мэлгүр лангуун амар хуучны яг тэгээ бараанууд нь нөгөө нэг юм элдв бусын нөгөө нэг импортын амар тийм фэнси юм байхгүй. Тийм тий. Тийм яг тэгсэн. Хоёлын нэг удамжаар нь алхаад үзчихгүй. Бас сони ш. Дандаа л машинтай явж ирснээс. Жавхлан төр бааз. Ийм баазууч чир наасаагүй юм байна л. Тэр арай хямдхан газар руу орё гэвэл өгн иймэрхүү газруудаа гадаа ирвэл арай нөгөө хөө хөнийх болохоор хямдхан байх боломжтой ч гэсэн байж магадгүй те. Энэ минь бас гоё юм. Энэ мөнгөн хүртэл нэг хаажчихгүй. Ер нь л ингэ магазин продукт. Тэр барбарист ихтэй бас нэг том юм те. Барбарис хүртэл юм те. Иймэрхүү юутай л юм. Иймэрхүү гоё. Сэмэнэ. Жимс байхгүй. Байхгүй. За. Нэрэл сонирхолтой юм те нэг юм. Ингүү арт иргэдийн одоо юу н ясвалцсан юу гэдэг юм бол ерөнхийн нэг юм аялагтай хүмүүс юм. Гэхдээ радиод их байгаа ш. Одоо би бол ингээд одоо усын аялагтай хүн шүү дээ гэхгүй. За. Тэнгүүд л эдний аялга бүр нэг юм ондоо ерөөсөө л аялга ихтэй байгаа шүү дээ. Тийм байгаа. Нилээн байгаа. Халахмалах бол угаасаа биш. Аялга байлгүй байх уу? Өөрөө цэвэрлж ирсэн ихч бүр тийм. Рөө цэвэрлдэг ихч, кампани ихч. Энэ ингээд орц дугаартай маш би нэг хараа. Энийг орц дугаартай. Энэ дотор ирэх энэ хоёр дахь өндөр. База, Кашмир, косметика, мини маркет, ресторан. Талын баг бүгдийг л ойлгож байна. Бүгдийг залж байна. Яа юм бэ? Оо, Джимс биш үү? Энэ жинкос юм биш үү? Яа, юм болсон бит хоёр. Энд бүр юу ч. Оо танаа мөр. Энэ бүр гоё юм шүү. Халиад авчих юм юм. Би одоо найз зөвхөн алим авч өгнө. Хөөхний ямар гоё. Надад ийм юу идэхгүй шүү дээ. Карт хаалт. Дөрөвчөө. Хахад ирсэн тийм. Хахад ирэнгүүтээ надад төрөвч байхгүй би авахулмаар байна. Энэ ихтэй ямар гоё томдлгүүрээ. Юм л байна дөө. Хөөх энэ ямар гоё савлгаатай ирэх вэ. Хөөх энэ ямар гоё. Энэ хараа. Хөх баавга гэдэг арх юм уу? Шилмэл улаануудаа спиртийг өсгөл далайн цэнгийн хөсөөр найруулал олон дамжлагч герман шүлтэр шүүж усны самраар хандлан чанарын ирхэнд тансаг. Энийг аавд авч төгчгүй арай. Яасан ч явах вэ? Тэгвэл тэгээд гоё юм шүү. Тэхүү. 800 өгөх хэдэн үг гэсэн үг. 49 биз дээ. 30 хэдэн байгаа юм шүү. Энэ ч Орс зөндөө юм юунууд байна шүү. Орс юм уу зөндөө. Энэ бол Критис. Яа, на танилах хийснэр шүү. Яг кинонд орсон нэгтэй. тий. О, мэру. Мы все подряд взяли. Во. Супер траа ясаа хийж. Энэ бол бүр өчигнөд хэцүү нөө.
Хараа биш орлоо шүү. Кашмир косметика. Ну боже мой. Винт гой зөндөө байна өө. Бой хоёуланд нь барааны сав байхгүй юм шүү дээ. Авах юм уу? За, одоо болсон уу хаах? Болсон. За, одоо байгалийн гоо үзэслээ. Хөсгөл далаа бид хоёрыг овж хаад жоохон бүрхөг амар давлгаан хүчтэй. Тэгэл за энэ угсаалыг далаа л юм бэ. Надад яг нөө Японд байхад очдөг гэсэн далаа малаг амар санагдуулаад айгу гоё эсаа. Тэгээд маргааш нь болохоор оцсны дараа болохоор нөгөө юу исэн л та. Тийм намуухан тэгээд нөгөө нэг мантай Тий. нэг юм амар өрмөц байсан гэх юм уу? Яг тэр манангийн бичлэг хийлүү. Хийсэн яг нэг машинтай явж байхад хийсэн. Нэг юм манан байгаад байгаа. Гэхдээ тэр нь амар хурдан алга болоод дараагийнх нь гарч ирээлэг тийм мантай. Тэгээ ер нь бол амар цэнгэг юм билээ. Яг ингээ бүр цэв цэнхэр харагтаад. Тэгээ усан жоохон хөтөн байсан гэхдээ. Тий, надад бол ихтэй гайгүй байсан. Тэгээд ерөнхий за одоо би яг айгуу гоё бичлэг дэвсээд одоо яри. Яг нэг даваад ороодсон нар жаргах үеэр даваад ороод ирсэн чинь айгуу гоё. Нар жаргаад шар ингээд туяатай. Тэгээд яг нилээн дээр байгаа үүл нь ингээд яачихсан. Ягаан өнгийн туяарччихсан. Тэгэнгүүтээ өсгөл далай маань харагдаад тэгээд бүр цаана харагдаж байгаа уулс болохоор ингээд яг л нөгөө тэнгэр багандчихсан гэдэг шиг ингээд малгай юм бүрхэгтэй ингээд болцсон. Үүлэн бүрхүүлтэй болцсон. Тэг үнэхээр гоё харагдчихсан. Тэгээд дорооны бичлэг нэг хийгээгүй гэхдээ бичлэгийг харуулна. Яг гэх юм бол замаа айл бол хурдан туулъя гэсэн бодолтой автаад эртхэн очие гэдэг бодолтой ер нь яваад байдаг юм байлээ. Тэгээд байгалийн талаар бол үнэхээр нөгөө нэг үгээр хэлж үзгээр бичих аргагүй гэж хэлэхээсээр аргагүй. Одоо бид хоёр бол үнэхээр гоё байгальтай байсан, өнгө үзэмж сайтай байсан, ургамал ус чулуутай байсан гэж хэлэхээс биш өөрөөр бол одоо нэг хилээд ах юм байхгүй. Үнэхээр л гоё юм байна. Үзчихэд тийм. Тэгэл хөсгөл далайг яг нөгөө нэг байнгын очдог тэр жанхаа манхаа талаас нь биш яг ингээд зүүн талаар нь тойроод яг хойдлын хэсэгт нь очиод ингээд ер нь бол замдаа тэгэл бүхэл талаас нь бүхэл төрлийн одоо өнгө төрхийн одоо хараал явлаа. Тэгэхээр сайхан байсан. Элстэй эрэг, элсгүй эрэг, чулуутай эрэг, хайрахтай эрэг, хайраггүй эрэг, шавартай эрэг өөр ямар эрэг байсан. Модтой модгүй төрөл бүрийн л эрэг байлаа. Тийм байна. Одоо ч дахиад 100 км явна. Тэгээд тиймэрхүү байна. Загас ямартайч барьсан амжилттай. Тэгээд одоогийн байдлаар хадран барьсан байна, алган барьсан байна. Зэвиг уг нь байгаа. Гэхдээ зэвиг бариагүй байна. Тиймэрхүү байдалтай байна.
За тэгээ ерөнхий wrap up ингээд үндсэн дүгнэлт маань дуусчихлаа гэж хэлээ тийм ээ. Тийм тэгээ бит хоёрыг бас хонжоох зур энд яг хоногсон газар айлын охин ирээд бит хоёр тараг өгсөн. 11 настай. Тийм 11 настай охин тараг ирсэн. Нэг гимн ирэхдээ яг ирснийхэн дараа хүн байна уу гэж асуудаг аюу чочоод юм бэлээ. Би бүр хоёлын нэр нь амар цоцсон байсан. Эвгүй ёо гэхээр. Тий. Тэгээд тийм байна. Өөр одоо онц сонирхолтой юм хэлэх бол бичлэгний эсвэл янз бүрийн гоё футажны араас хэлье. За тэгээд өвсгөл далайн аялал, хагас сум хүртэлх аялал иймэрхүү байлаа. Баярлаа. Баярлаа. Бэтэ. Бидэнтэй цуг байгаарай. Муба ТV. Муба ТV-д тавтай мөрөл. Төгсгөхтөө тавтай морилхон житэй аашиг. Наах вэ, наах вэ. Би нэр ийм гоё шил авсан ш. Энэ болоор айцтай шил. Янзын. Харааны шил шүү нэрээ. Бичлэг хийгээгүй байхад гайг байна.